Хүмүүс бүр сүүлийн үед яагаад байгаа юм чинь харийн нутгаас ганц гадаа илчих уу? Тэг өөрөө л. Хашаар чаддаг. Найран тууж байгаа шиг юм. Эгүүцсээ. За сонин гэдэг нэртэй манай подкастын маань урилгыг хүлээн авсан давхар баяртай баярлалаа. За бас энэ сайхан подкастт сурж оролцуулж байгаас танай хамт олонд маш их баярлалаа. Тэгэд энэхүү бас нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүстээ бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Хаврын энэ сайхан өөр орж байгаа энэ өдрүүдэд хоёлаа ингээд уран бүтээл мөн өөр сонин сайхнууд ярихаар ингээд яг уулзаж байна. Тэгээд давхар баяр гэдэг нэрийг би одоо ярьцлага хийх сонирхъя гэж бодсон. Давхар баяр те. Ер нь ээж аав нь энэ нэрийн тайллыг хэлж ийсэн үү? Баяраар төрсөн юм уу? Энэ нэрнийхээ утгыг бас бидэнтэй хуваалцах уу? Би чинь манайх намайг яг төрдөг жил хотын ойрхон одоо хайртахын газар байдаг шүү дээ. Тэнд манай аав хоёр амьдардаг байсан. Тэгээд би шинэ нэг өглөө төрсөн. Гэртээ. Тэгээд манай эмээ чинь бол өөрөө угаасаа Завхан аймгийн Нөмрөх сумын их хөрөгч хүн. Тэгээд за одоо Нөмрөх Тэлмэн сумуудын бараг тухай тэр үеийн бараг бүх хүүхдийг их орж авсан 3-4 мянган хүүхд их орж авсан гэдэг. Тийм хүн. Тэгээд би чинь нэг эмээгийнхээ хамгийн сүүлийн яг өөрийнх нь бас их орж авсан хүүхдтэй гэртээ төрсөн байхгүй юу. Шинэ нэг өглөө. Тэгээд өвөө манд надад давхар баяр гэдэг нэр өгсөн. Тэгээд жоохон бахта намайг чи яг жоохон бахта Ким Дохан кино мэн гэж гардаг байсан шүү дээ. Тэр дээр нь ядж байхад давхар утга гэдэг нэг юм байдаг. Тэгэл хүмүүс намайг нэг хүүхдүүд чинь энийгээ тэгэл шоголдог. Давхар утга энэ төр гэл тийм бүр нэрээ үзэн ядаад би чи нэрээ солиулна нэрхтээ хүүхдийн нэр өгсөн байна гэл уйлж унжаал боо юм болдог байсан. Тэгээ дараа нь одоо ингээд бодоод хаад бас даварцсан гоё нэрлэсэн мөлий. Маш утгатай юу тийм утгатай нэр. Тэгжээд артист нэрээ буюу уран бүтээлийнхаа нэрийг одоо Даана гэдэг байна шүү дээ. Энэ нь бас ямар утгатай? Энэ нь болохоор миний ер нь бол багын нэр. Тийм нэг жоохон хүүхдүүд хүмүүс тийм гэрийн нэрээс ер нь хувьсан нэг тийм нэр ахгүй найзуудын бүр жоохон бахад манай төмөр замд өссөн бэ чи. Тэгээд Яармаг төмөр зам хоёр төссөн. Тэгэл төмөр замд ирээд ер нь намайг Даана гэж дууддаг болчихсон байсан. Тэгээд би чинь айгаа тухайд манай аав хоёр яадаг байсан хүүхдээ нэг юмар татахгүй гэд айгүй их мөнгөтэй байдаг байсан. Тэгээд би чинь найзуудаас айгүй их таадаг тэрнээс ер нь үүсэлтэй шиг санагдаад байдаг надад тий. Тэрнээс айгүй хүсэлтэй санагдаад байдаг. Тэрэндээ явсараа одоо нэр болсон. Тэгээ сүүлд ер нь Даана гэдэг нэрээрээ уран бүтээлийнхаа нэрийг аваа. Тэгээд ер нь олонд ялангуяа пэйж нэрээр тэгж нэрлэж чинь тий. Тэгсэн. Анх чинь би яг өөрийнхөө ихээс аяасан давхар баяр нэрээрээ нийтийн дунд ч бас нэг хэсэг хүч үзлээ шүү дээ. Тэ. Тэгээд бас би яг үндсэн мэрэгжил манай нэг стратын дуучин. Тэгээд нийтийн дуу хантайгаа хамт нийтийн дуугаар бас нэгэн сайхан уран бүтээлүүд тойрвж нэлээд хэдэн жил ч явсан. Тэгээд бас юу гэдгийг өөртөө амьдралдаа уран бүтээлдээ бүх зүйлдээ бас хүн нэг зоригтойгоор нэг тийм шинжилэл тийм юм хийж бас нэг зүйлд хүрэх юм шиг надад нэг тийм мэдрэмж төрөөд байсан. Давхар баяр дуучин ингээд шин уран бүтээлүүд хийгдэж байгаа юм байна гингүүд зоогийн газар гэд бүүм хийсэн клип гараад ирлээ л дээ. Тэгээд тэр зоогийн газар клипи чинь өөр одоо тооноор тий өөр ингээд хүн дуулдаг шүү дээ. Тэгжидэл эмгтэй хүн дуулаад ингээд гараад ирэнгүүт бас сонирхолтой санагдчихлаа. Зүр чавраа чи 1 2 гитай тийм ингээ үргэлжилсэн. Одоо хүмүүс 3 нэхэд байгаа. Амар өндөр юм хандалттай, айгүй юм гоё урилга заллага ихтэйч гэдэг юм. Яг л нэг тийм урлагийн амьдрал эхэлчихэж байгаа байхгүй миний хувьд. Тэгсэн би нэг дотроо нэг тийм сэтгэл дондор байгаад байдаг байсан. Нэг тийм дутуу юу? Тийм нэг л дутуу. Тэр мэдрэмж чинь бас их муухай юм л шүү хүнд. Тэгэнгүүт яаж илэр үгүй яг юу ч болохгүй байгаа юм бэ гэдэг ингээхээр үгүй болохгүй юм бас байдаг. Тэгсэн мөртлөө яг өөртөө ингээ бүрэн дөөр ингээл амар юм гоё байж чаддаг. Тэгж жагаад би бүтээр тэр үед мөрөнд амьдарч байсан коронагийн үедээсэн хүсэлд амьдарч исэн шүү бүр. Тэгээд гэртээ ингээл тэрсэн төгөлдөр хураа тоглоол ингээл дуулаал ингээл байж. Тэгээд би өөрөө зоогийн газарт гэдэг дууг нэг санаандгүй нэг сонсчод эн чинь нэрээ нэг ийм дуу идэв штэ гэд. Тэгээд би зүгээр л ингээл гэртээ найз нөхдөйгөө өрөөнд л ингээл төгөлдөр хураа дуулдаг байсан байхгүй. Тэгээ хот руугаа эренгуутаа ерөөсөө зоригтой. За би ер нь энэ зоогийн газар гэдэг дууг дуулмаар гэдэг. Тэгээд дуулсан. Гэхдээ дуулахдаа би бас зүгээр ингээд дуулахыг хүсээгүй. Яг тэгэхээр тэр үед миний жин амар их байсан. Тэ амар их байсан. Хүмүүс ер нь бол тэрнээс өмнөх ингээл миний лайв ч гэдэг юм уу, нэг орсон нэвтрүүлэгч гэдэг юм уу, дуу хорийн дээр ер нь намайг л тэгж амар их сайлдаггүй байсан. Нөгөө жингээр нь тийм жингээр нь дандаа харчаад байдаг. Ерөөсө тэрийг харчаад байдаг. Өөр юун дээр ч ингээд нэг фокус өгөхгүй. Тэгэд би огцсон би бүр тэл найрсан дуулыг нэг тоглолтоор аялын тоглолтоор явж ирээл би ерөөсө 4 сарын 20-нд дуусгаал тэгэл би
5 сарын 10-даар ерөөсө зөрөгтэйгээр шууд ингээд бэлтгэлээ бас бэлдээл жимээр орсон. Бүр зөрөгтэйгээр. Ерөөсө шууд шийдсэн. Тэгэл би тэр дуугаа угаасаа дуулна гэдээ өөрөө бэлтцсэн байсан, хөгжмийн найруулга хийгдсэн байсан, дуулах нь ингээд нэгэн тодорхой ингээд болчихсон байсан. Гэхдээ би дахиад нэг тийм комент, тийм хар нэг тийм зүйл сонсохыг ерөөсө хүсээгүй байхгүй. Тэгэд би зоогийн газартад 30 кг-ийн хасаж тэр клипэнд орсон. Өстой сайхан мэнэ тий. Тий. Тэгээд 100 газрын тэр клип дээр чинь бэлхүүсэл одоо аюу гоё нэг баг шүү дээ. Тий. Тэгээд тэр дооны бас явцад бас тэр маань ч бас их нөлөөлөх шиг болсон. Ер нь нөлөөлсөн байх гэж бодсон. Тэгээд тэр дог хийчихэл би хөөх энэ л байсан биш үү гэж бүр баг ингэ амьсгаас шиг. Нэг дутуу байгаад байсан нэг дутуу байгаад дүүрсэн үү? Тэгээд дүүрсэн. Дууны стил жанрын хувьд, хувцлалтын хувьд миний бас өөртөө итгэх итгэлийн хувьд ерөөсөө яг тэр байсан байгаа байхгүй. Тэгээд би бас яг тийм нэг дээл гэдэг хувцс чинь те нэг хүн гой зориулаад үндэснийхэн баяр надмаар ч гэдэм үү те ингээд өмсдөг. Гэтэл нийтийн дууд болонгот яг дууныхаа стил жанраар ч гэдэм үү ингээд шаардлагаар ингээд өмсөдсөн байна шүү дээ. Тэгээд би бас өөрөө тийм бүр яг тийм энгийн загварын дээл өмсөх бас дуртай хүн биш байсан байна лээ. Тийм. Яг өөрийн гэсэн бас нэг тийм стилтэй байх дуртай байсан хүн байсан байна лээ тийм. Тэндээс тэр клипнээс өөрийгөө олсон юм байна. Өөрийгөө олсон. Тийм. Мондо продакшн маань санал тавиад би Мондо продакшн одоо артист болоод яг 1 жил болж байгаа. Тэгээд 1 жилийн хугацаанд одоо ингээд 5 дахь уран бүтээл 6 дахь уран бүтээл гарчихсан явж байгаа. Тий. Тэгэд хамгийн гол нэг би чи одоо ингээд бас ингээд дуулаад нэг бараг ингээд 10 дахь жил 9 жил бол болчихж байгаа байхгүй. Тэгэд тэр хооронд болохоор юу бодож исэн бэ гэдгээ би бас яг сүүлийн 1 жил л юуг ингээ хүлээгээд 9 жилиг болгосон бэ гэдгийг бас сүүлийн 1 жил бас ойлгож ирсэн. Тэгээд би ч өөрөө дуунуулаад зохиодог шүү дээ. Тэгээд ингээл зохиогоол ингээл миний бүр ингээ 9 10 жилийн өмнө ингээд бичээд тавьсан байсан шүлэг одоо ингээд дуунууд болоод байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ цаг үедээ л ингээл бэлдээдсэн юм байлээ. Тэгээд зоогийн газартаас хойш би миний хайртад бүүд урлаараа гээд дуу гаргасан темплетийн попч стилтэй. Тэр маань бас их гоё хүрсэн. Тэгээд хамгийн миний бас нэг сэтгэл өндөр гэх юм уу? Одоо л яг ингээ уран бүтээл ингээ болох гээд байна гэж бодсон доо маань яг түрүүжлээ наадмаар гарсан наад юу гэдэг байгаа тийм. Тэрийнхээ үгийг бас зохиолсон. Тийм үгийг би өөрөө зохиосон, аян миний хань хийж өгсөн. Тэгээ маш олон хүний бүрэлдэхүүнээр бас би болсон. Маш хөгжмийн найруулган дээр хүртэл маш их удсан. Тэр доонд ингээ амар тийм сэтгэл хангалуун чанар байдаг зүйл байна тий. За тэгжээд л нөгөө бэлэн үр хахтад дуулж байгаа гэдэг одоо клип нь гарчлаа шүү дээ. Энэ бол бас л энэ хаврын уран бүтээлчдийн бас нэлийн том бэлэг болж байгаа ах гэж бодож байгаа. Яг тэгвэл 20 жилийн дараа шинжилт болж байгаа юм л шүү дээ тий. Дурлахгүйгээр үнсэлцээ гэдэг энэ клипний тухай. Энэ бол бас нэг том сонин гэж ойлгож байна. Манай дэг яах манай нөхөр бид гуравч найрсан дуулыг тоглолтын нэг тийм одоо баг бүр хамтлаг гур баггүй. Соёлыг бас түгээе гэсэн тийм зорилготой эхлүүлсэн. Бид гурав одоогийн байдлаар нэг жил гарны хугацаанд 7 аймаг 100 орчим сумтай л явж чадлаа. Тэгээд гэхдээ их том аймагуудыг авсан. Тэгээд тэр чинь бас барж идэхгүй маш их хөдөлмөр байдаг юм билээ. Тэгээд нэг машиныг бол бүр цааш нь харуулсан байдаг. Тэгээд ингээд явж явах явцдаа бид гурав чинь нэгнийхэн бас ингээд хамгийн тийм дотны уран бүтээлийн найз нөхөд амьдралын найз нөхөд бас яг ингээд намайг анх урлагт ингээд орж байхад бас өлөөдөж авсан тусаж авсан хүмүүсийн хамгийн эхний үн баг манай дэг явахгүй. Тэгэл тэр үедээ л ингээл намайг маш их ингээл зоржуулт за миний дүү чинь бол та гоё дуучин болно да миний дүү өста саак болно да гэл их өөрөө ингээд темп өндөртэй хүн. Тий өөрөө тийм сэтгэл өндөртэй. Зарим сэтгэлийн хөдөлгөөнтэй. Би чинь бас яг ясам дээр камер харагдахгүй л их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн багхгүй. Тэр чинь тийм айгу ингээд тайф хооронд айгу гоё нийлээд гоё аз жаргалтай байж чаддаг. Дандаа яг юм дотор сэтгэл рүү орсон энэ дуунуудыг дандаа дэгийг зохиосон байдаг байхгүй. Өөрөө аян ингээд зохиож хийсэн байдаг. Бүр үгийг бичсэн ч байдаг байхгүй. Тэгээд миний энэ дуунуудыг ер нь бол миний дүү өвлөж авах хэрэгтэй юм байна. Одоо тэгээд энэ миний уран бүтээл ингээд надтай хамт ингээд дуусч болохгүй. Энэ цаашаа ингээд тэ үргэлжлэх хэрэгтэй. Ой дуучтай ингээд дуулах хэрэгтэй. Тэгтээ ах нь бол яг тэр ингэж хэлж чадахгүй байгаад байсан. Тэгээ одоо ер нь бол да миний дүү миний энэ дуунуудыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Бахан дүүдээ дуунуудаа өглүүлнэ. За за. Тийм. Энэ дуунууд ч өөрөө угаасаа хизээч нэг хийт дэс бууж үзээгүй тий хүмүүсээ хоцрогдож үзээгүй одоо ингээд сонсдог тий одоо хүртэл ингээд сонсоод энэ л гоё доо гэж тийм гоё чанартай үнцэнтэй бүтээлүүд байхгүй. Тэгээд би за ямар тач минийх тий надтай ингээд хамтдаа хоёулаа тэгвэл хамт дуулъя ядаж ихний 1 2 дуунуудаа гэтгсэн чи окей болж эн чи айлын сонгомоор байна. Тэгэхээр би
өөрөө хамгийн дуртай байсан дуу дорлохгүйгээр үнсэлцээ гэдгээ би өөрөө сонгосон. Тэгээд ахтайгаа хамтарч болохоор болсон. Тэгэд клип ер нь хэд хоног үргэлжлөө. Тэгээд клипний үеэр бас хөгжилтэй хөөртэй зүйлс болов. Тэгээд яг ч өөрөө бас нэлийн хөгжилтэй тийм нэг хүн шүтээ тийм бин дээ. Нэг клипний сураг гараад ер нь 14-20 хоног шүү дээ тэр чинь тий. Тэгэл зураг авахлаа монтаж өнгө гэл явж идэл бас тэгэл нэг хэд хоног. Өмнөх клипнээс нь хоёлоос нэг дортолж болохгүй шүү дээ. Тэгэл амар сэртээ ярьсан баг. Тэгсэн чил нөдөг яах чи ярьж ярьсгүй ээ мэд ерөөсөө тийм юм хэрэггүй. Жүжигчин хэрэггүй хоёлаа жүжиглэнэ л хэлчихсэн. Надад тэгээд тэгсэн чи би чи юм өмнөх дуунууд дээр ямар юмны тийм жүжиглэлт намайг хөргөн гаргал гэдээсэн хүн чи. Тэгээд тэр ингээл яг детал ингээл дүрснүүд ингээл ахуулсан чил наастад гэж аахгүй. Ингээл машин ингээл зураг авалт хийсэн ш. Тэгээд тэгсэн чи дээг та ингээл уурлал одоо ингээл өрүүлээ ингээл цохиороо тэнгуул даана чи ингээл аргадж байгаа юм шиг болоорой гэдэг. Тэгсэн чи би ч бие бариад за тэр ч яг би нэг амар юм хэлэхгүй юм чи сайхан дуу орохгүй юм чи гайгүй юм чиндээ гэж бодоолсон чи нөдөг яах чи бүр ингээ дүрдээ ороод чи намайг яаж чадваа гэдэг өрүүлээ балбал тэгэд би чи бүр инээх гээд болдгоо баг тэр зөвхөн тэр дүрсэн дээр 3 цаг усан шүү дээ. Уран бүтээлдээ яаж тийм үнэн зүрх сэтгэлээсээ ханддаг нь бол харагдаж байгаа байхгүй яг тэр үхэн тэр үе яг тэр лөө ингээл орч бүр ингээд орчоод яг ингээд өөрийнхөө ингээл дахин алийг харагдаа дүрсээ харагдаа гэж хэлдэг байгаа байхгүй тэгэл яг өөрийнхөө хүссэн яг тэр моментыг гаргаж авахын тулд ингээл шүний 3 бол зөвхөн нэг үйлдэл ингээд автчихж байгаа байхгүй дурлахгүйгээр үнсэлцээ гэдэг яг ингээд бодит амьдралдаар буулгаад ингээд үзээ л та ер нь дурлахгүйгээр үнсэлцэж болох уу болохгүй шүү дээ уран бүтээл гэдэг чинь уран бүтээл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тун урнаар бүтээсэн бүтээл байх гэдэг шүү дээ. Тийм яг энэ утгийнхаа дагуу ч гэсэн үгэн дээр би маш их ач холбогдол өгдөг. Тийм ч болохоор өөрөө зохиодог. Тэгэд дурлахгүйгээр үнсэлцээ гэдэг дууны утгыг болохоор би тэгж бодсон байхгүй. Нэг нууц амар биш. Тийм. Тэгсэн мөртлөө бас суусан амьдсан хосууд бас биш. Энэ дуу албан ёсны одоо албан ёсны гэрэлцсэн хүмүүс бас биш. Тэгэд хоёр биендээ тийм бас хүрээд надтай ирсэн болохоор хүний ирэхэж өрдөө чадахгүй юм аа. Ингээд ийм хайртай ингээд учирчаад энэ хоёр нэг ерөөсөө шийдвэр гаргаж чадахгүй байгаад байгаа тийм хоёр усын тухайд баггүй яг утга нь бүх ингээд үг нэг бүрчлэн амар тийм нандин утга нь тэгсэн мөртлөө ингээд болъё гэд болж болдгоо болъё гэд болж болдгоо тийм хэцүү нөхцөл байдалд хүмүүс маш их байдаг штэ амьдралаа сонгохгүй л те хүн болгонд л бас тохиолддог баг. Тэгэл яг нэг амьдрал болгох гээд хичээгээд байдаг те хин нэг ингээ болдгоо яг ерөөсөө яг тийм бодит утгатай утга нь тийм байхгүй. Энд хүмүүс л дурлахгүйгээр үнсэлцээгээд тэнгуут энийг амар тийм хөнгөн ойлгож аваад байдаг. Тийм нууц амраг ууд ч юм уу тийм яаж ч гэдэг байгаа нэг тэгж ойлгоод байдаг. Тийм хэлбэр талаас нь ойлгоод байдаг. Гэхдээ энэ дууны яг гүн утга нь бол үгүй тийм утга байхгүй. Тэгээд энийг болохоор манай дэг яг бас яг ямар үед танд ингээд энэ ийм дуу гарсан бэ гэдгсэн чинь одоо манай зөөлөн сэгийн ээжтэй амьдрах гад явж их үедээ зохиосон байдаг. Энэ чинь амьдрал болгох гээд яг нэ болж амжаагүй байх үеийнх нь тийм. Тэгвэл бүр л их нандин тийм нандин байсан доо тийм. 20 жилийн дараа 25 онд ингээд хамтын бүтээл болж гарах зурагтай ээжээ гэдэг шиг бүх зүйлд ер нь зураг байдаг гэдэгт итгэдэг давхар хоёр маш их итгэдэг. Бүх зүйлд зураг байдаг гэдэгт итгэдэг. Бүх зүйлд цаг хугацаа байдаг гэдэгт маш их итгэдэг. Тий. 6 настайдаа Монголын хүүхдийн ордонд гавьяатагч Ганчмаг өгшийнхээ удирдлагын дор 10 жил явсан байдаг. Тэгэл яг надаас илүү борс миний ээж авахлээсэн болов гэж би боддог. Одоо манай би чи эгчдөө гуруулаа. Дээр нэг эгчтэй доороо нэг охин дүүтэй. Тэгэл би чи айлын дундах. Манай аав чинь жолооч том машин хүнд даацсан машинуудтай. Тэгэл аав ээж хоёр маань ерөөсөө намайг л дуучин болгоно гэл би чинь хилд орсон. Түлд орхосоо эхлээд хилд төрүүлээд хилд орсон. Хилд орсноосоо эхлээд дуулцсан. Тэгэл яг 6 настай байхад хүүхдийн ордонд би бүр орно гэсээр агаал орсон. Ээж маань тэгэл намайг хүүхдийн ордонд явуулахын төлөө ажил төрөл хийлгүй ажилласаа гараал намайг зөөдөг. Өдөр бүр зөөдөг. Тэгэл хүүхдийн ордны гадаа коридорт ээж суусараа 4-5 цаг сууж агаал дагуулангаасаа гараад ирэнгут намайг аваад хоол идүүлж битээр замаараа аавыгаа аваад гэртээ хардаг. Манай аав бол бүр их гоё дуулдаг. Тэгэд их сонирш би одоо амьдралдаас ингээд нөхрөө сонгосон ч гэсэн бас ингээд аюул сонио. Тэгдэг байхгүй манай аав ингээд жоохон бахад өөрсний нэлмэс гэдэг доо байдаг шүү дээ. Алиахан зантай бүсгүй чамаа. За тий яа. Надад нэг юм стерео хөгжим ингээд аваад өгсөн. Тэгэл жоохон бахад л манай аав тэр дог амар их дуулдаг байсан. Тэгэл нэг тэр манай аав чих тийм цангинсан гоё болоод гоё дуулдаг хүн байхгүй. Харъя л гэвэл би.
царай марин ерөөсөө би. Тэгсэн чинь би сойсын 2 дугаар курстай хат нэг студ дээр дуу бичүүлдэг байсан. Дуу бичүүлнээд нэг анхны дуу хийх гээд байгаа хөөх өөрөө ямар ч тийм зорьсон зориг те юу ч дуулах гэдэг стил жанр төлөвлөгөө байхгүй тэгэд нэг дуу хийж үзнэ гэд орсон. Тэгсэн чинь эсвэл нэг дуугаа хүлээгээл нэг хөгжмөө сонсгоод хүлээгээл суудсан чинь нэг бүдүүн хоолойтой ахлах студ ороод ирлээ. Би бас хараад бас таниад байгаа. Тэнд ингээд одын эсрэг надад фото ингээл айгуусаа ингээл нэг юм цэрэг говцтай бүр ингээд нэг дуун ингээд дүрэн ингээ байгаад байдаг надад нүдэнд. Тэгэл би сайн байна уу таамаа гэл нэг юмсан. Яриадчихсан байхгүй гэсэн чинь. Воноо яг тэр нэг студийн залуутай ярьжсанаа ахийнх нь нэг 2003-4 онд нөө дуулж ясан үр шөнийн нулимс гээд дуу байгаа шүү дээ. Ахын нэг тэрийг нэг сэргийх гээд гэлтэхгүй юу. Тэгээд гисэн чи юу илээ ахаа гэдгсэн чи энэ харин ахтанд ерөөсө тухайн үед нөө эфемер ингээд амар ингээд хийт болоод ингээд өнгөрцөн юм аа. Тэгээд ахт нь ерөөсө нөө видео бичлэг ер нь угаасаа их ховортой хүн юм байлаа ш манай. Видео бичлэг байдгүй. Гэтэ энэ юун дээр хаартан дээр байна. Минийд чи нэг энийг 50 сонсоод гэсэн чи нөгөө манай аавын дуусан дуу байдаг. Тэгээд тэгсэн чи манай хүн тэр дууг дуулсан болж таарад бүр ингээд чихэн ингээ хонолсон тий. Тэгэл би хөөх гэдэг хоёроо тэгэл бодож тэр студид анх ерөөсөө тэр дуунаас олж би танилцчихсан баг. Тэгээд нөө яадгийн угаасаа ч өөрөө сэргэлэн үуч. Сайн байна уу та? гэж боддог гэр дээр. Үг хөтөлөө. Тий үг хөтөлөө. Энэ дог та дууссан юм гэсэн гэл би чи угаасаа тийм сэргэлэн юм чи тэгээд тэгш нөхөртэйгээ анх танилцчихсан шүү дээ. Нөгөө төрөний хоёлын ингэ ярьдаг нөгөө зураг байдаг, төөрөг байдаг гэдэг чинь бас л учиртай юм тий. Тэр амар учиртай үстэй тий. Тэгэж би тэр дууг ингээл сонсоол ингээл явжсэн дуучин болох гол явжсэн. Тэгэл ээж аав маань ч дандаа тэр дуугч дуулдаг. Тэгэл намайг дуучин болгоно гэж бар харан нялхаас ерөөсөө би чи ээжийнхэн бол бүтэн 20 жилийн хөдөлмөрийг бол би яг өөрөө ер нь 20 жилийнх нь хөдөлмөр нь би өөрөө байхгүй. Манай ээж. Нөгөө өөрөө чинь би бас энэ подкастт өөрөө хасан шалтгааны бас нэг юм. Би өөрөө Баян хонгор нутгийн хонгор нутаг гэдэг дууг шинжилж дуулж байгаа нь надад айгүй содон тусаад тэгэхээр зэрэг тэр дууг бас яагаад дуулах болчих уу тий. За яг энэ нөгөө орон нутагт соёлын үрийг тарих гэдэгтэйгээ улбаас нөө энэ дуу чинь бас олон жил дуулах гэж байгаа маа сайхан дууштай тийм ээ. Айгүй хонгор нутгийг болохоор бид угаасаа гурлаа айгүй их дуртай. Тэгэд ерөөсөө бид нар л уйхгүй манай одоо энэ аялын тоглолтын хамт олон л тий уйхгүй ингэж нэг мессеж бичиж комментаа бичиж залгаж тий аймагта урьжсэн учраас дамаа хонгор нутгийнхныгаа маш их хүндэтгээд бид гурав за тэгвэл тоглолтоо хаадаг хонгор нутгийн аялын тоглолтыг тий хааж дуулдаг сүлд дуу бүр бүтээгээд тэгвэл аялын тоглолт тэгж гарьяа аялын тоглолтоороо тий яагаад тэгэхээр бас тэр болон ч уран бүтээлчгүнээ бас уран багхгүй юу тэнд хүлээсэн маш их тэг үзэгч сонсогчд байна. Тийм шүү дээ. Тий. Бүтэн 2 жил хүлээлгэж эхлэв. Гэт тэгээд хонгор нутгийг яг албан ёсны эрхтэйгээр хаян хэрвээ багшийн хөгжимчтэй тэгээд бид нар гэрүүлээс нь бас яваа зөвшөөрөл албан ёсныхын зөвшөөрлийг авсан. Би уянгараа дуулаад манай хүн цэрэг их орн хараад дуулаад дээг явах цэвэр попороо дуулаад ингээд бас нэг шинжилсэн яг уран бүтээлчдийнхаа өөрсдийнхээ стилийг шингээж бас стилээ шингээж энэ хүү гоё дууг гаргасан. Дэлхийн чамдад байгаа монголчуудаа тий энэ аялын тоглолтоо хүргэх тийм зорилго бас байгаа юу? Тэгжээд л нөгөө энэ нөгөө сая харийн нутаг тавчтаад байна гэдэг дуу чинь тий энтэйгээ холбогдоод бас нэлээд хүмүүст хүрлээ шүү дээ тий энэ дуу. Би чи 15-тай 10 жил төгссөн шүү дээ. 16-таагаас Солонгос яваад бас хичдээр очиж ажил хийдэг тэрнгээр бас газар ус үздэг. Манай агчсан намайг амьдралдаа тийм бие даах чадвартай болоосаа л гэж одоо боддог гэсэн юм шиг байгаа. Тэгээ энэ дуу тэнд ингээд сонссоор хагаад угаасаа нэг үг нь ингээд бүр аманд орцсон. Тэгэд би ингээд санаанд гүйж байгаа шууд талцсан баг. Тэгээд нөгөө тэр үеийн ингээд орж ирээд сэтгэл нь их шингэцэн болоо. Тэгж дуусан юм болоо. Хань би бас тэгж бодсон ш. Дараа нь би дуулчаад бичлэгээ үзчихэд хөөх би ингэж дуулт юм бах таа гэж бас бодсон ш. Тэгсэн чинь манай студийнхаа үгүй та энд чи ингэж тавьчаа, цацчаа. Айгуу гоё штэ. Зүгээр энгийнээр гэсэн чи үгүй миний хувц сунар биш вэ штэ. Чи гуталмт л халтар байна гэдэг гэсэн чинь энгийнээр гоё яад энэ чи ингээл гоё дуулсан юм чи энэ чи ингээ гоё тавьчих. Тэгээд би яг тэр дуултаа ингээ сонссон чи үйлдвэрт би ингээ дандаа ингээ шүн ажилтдаг байсан байхгүй. Тэгэл нэг шүн 1 цаг амардаг. Тэгээд солонгос ч бороо амир их ордог. Тэгэл яг тэр нэг үйлдвэрийн нэг сарвчин доор ингээ дуу сонсчоод ингээ кофе уугаад ингээ сууж идэг байсан. Үе ерөөс ингээ миний бодлоос ингээ гардаггүй. Тэр үед амир их ядардаг байсан ч гэсэн тэгэл удахгүй ингээ ээж авдаа харьлаа да. Гэртээ очиод би бүр тэгдэг байсан солонгост ажиллаад энд ингээ гоё мөнгө хурааж хагаад очиод гоё дуу хийндээ. Нэг ихтэй ээж аваа хоёр маань ингээ төлбөр мөнгөний маань ингээ төлчих юм боломжтой чадaltaй ч гэсэн яагаад ч юм мэдгүй нэг багаасаа ээж аваараа тийм одоо магтуулах дуртай гэх юм уу тийм хүүхэд байсан шүү дээ.
Тэгэл ээж аваагаа те 1 жил ч гэсэн ингээд зовоохгүй төлбөрөө ингээд өөрөө төлчөөд мөнгө үлдэх юм бол тэгэд гоё дуу ч юм уу хичээлийн хэрэгслэх ч юм уу бүгднийг ингээд бэлтэндээ гэл. Би тэгж амир хичээдэг байсан байхгүй. Би тэр дэг сонсон чи яг миний нөгөө нэг Солонгос 2 3 жил яг тэр ажиллаж исэн те яг тэр сэтгэл зүй ингээд буцаад надад ингээд санагдсан шүү дээ бүр. Тэгэхээр нэг хүмүүс маш их хүрсэн баг. Тэгэд энэ дуунаас үүдэлтэй бас олон улсаас бас айгүй их тийм урилга ирсэн фестивалуудын ч гэсэн бас урилгууд ирж эхэлж байгаа. Тэгээд ер нь бодол байгаа юу? Одоо ингээд ер нь хэлхийн чанар монголчуудаа ш тоглох бодол байгаа. Гэтэ бас дахиад нэг өөрийнхөө хэмжээнд одоо л яг нэг өөрийгөө олоод те уран бүтээл ингээд эхэлж байгаа учраас тэгээд дахиад нэг жоохон хичээх хэрэгтэй байна. Нийтийн дуу руугаа нэг орохгүйгээр pop R&B барих уу? Хүмүүс нэг жоохон бахта би энэ шиг болно гэдэг шүү дээ. Үлгэр дуурайл авдаг шүү дээ. А тэгсэн чинь би ингээд аягүй сонио. Ээжтэй тэгж ярьдаг гэсэн гинэ. Жоохон бахта ээж би харангийн лавга ах шиг юм өстэй болмоор гэж ярьдаг гэсэн. Тэгээд тэгснэ ээж би Нисвансын амгаах шиг дуутай болмоор гэдэг гэсэн гэж би жоохон да Нисван сонсдог гэсэн байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бүр балаа заяа. Бүр ингээд рок ингээд сонсдог нийтийн дуу. Тэгсэн мөртлөө би опер ингээд кармен ингээд амар их сонсдог. Тэнгуут нэг яг ингээд надад яг даган дуурайгаад энэ миний шүтэн гэдэг дууч байхгүй. Ямар сони тий. Тийм уран бүтээлч байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд одоо ингээд бодоод хад зөвөр би л болно гэж боддог байсан. Байх гэдэг шүү дээ. Тий. Тэнгуут миний одоо ингээд дуулалт ч гэдэг юм уу тий. Би хинэгнийг бас ингэж дуурайж дуулдаг. Бас тэр харийн нутаг гэдээ давчтаад байна. Зоогийн газар тэгээд одоо ингээд би хоёр ингээд те өмнө ингээ ах нарынхаа дуулжсан дуунуудыг ингээд би дуулсан байна шүү дээ. Жат ямар ч том хамтлагын дог дуулсан те. Чингис хаан хамтлаг нэг те хүндэтгэн хамтлаг Баачгийн хөх тэнгэр багтаа дуулжсан дуунууд. Тэнгуут энэ дуунуудыг би дараа нь бас ойлгосон байхгүй. Яагаад энэ дуунууд ингээд хүнд хүрчвэ? Зөндөл олон дуулсан cover байх шүү дээ те. Яагаад ингээд минийхаар ингээд хүрчвэ гэдгсэн чинь би нэг хүн дөр байгаагүй юм байна лээ. Өөрөө зөвхөн өөрийгөө л төлөнд харж өөрийнхөө л дуулаг сонсож яг би өөрөө л би гэдэг л уран бүтээлч болох гээд зориод исэн билээ. Тийм ч учраас би маш их хугацааг бас зарцуулсан байх. Уран бүтээлээс төр холдоод одоо давхар баяр гэдэг хүн рүү жоохон хувь хүн рүү орох гэж нэг үзье. За энэ дээр би яг юу хэлэх гээд нэхэр нөгөө 30 кг жин хассан буюу одоо яг уран бүтээлдээ нөгөө өөрийгөө зориулж штэ тэр чинь. Тэгэхээр нэг уран бүтээлдээ одоо гаднах үзмжээ хүртэл зориулж ийн гэдэг нь айгүй бахархам санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр спиннингээр ихсэн гэсэн. Ер нь жин яаж хаяхыг яаж ихсэн юм бэ? Би зүгээр тэр үед тавьж боддог ус. Зүгээр л амар гоё дуулахад л болно гэж боддог ус. Амар гоё дуутай, гоё дуулаад цэвэрхэн хувцлаад те. Ингээд өөрийнхаараа ингээд байхаар ингээд болчондоо гэж боддог ус ч үгүй юм л. Тэгэл хүмүүс доор нь бүдүүн хийн, гахай гэх юм, боодогл гэх юм. Тэгэд дамаа ингээд нийгэм энэ хүмүүс хүний амьдрал руу хүний орон зай бүр ямар дураараа халтдtiin бэ те магадгүй тэр хүн өвчин зовлонтой байгаа ч юмсан байвал яах вэ тий шүү дээ гинт ард нь ямар ч шалтгаан байж болох байхгүй юу гадаад үзмж бол угаасаа дотоод хүнээс илүү чухал юм байна одоогийн нийгэмд урлагт тэр нь чухал байд юм байна ялангуяа урлагт тий ялангуяа урлагт ерөөсө би гэхээс илүү миний үзмж эхлээд маш чухал байт юм байна тэгэхээр яг энийг хүндэтгүү үзээд би ийм л байх хэрэгтэй юм байна гэж бодоод шууд эхлээд би ингэ жимд орсон байхгүй. Хүүгээ гарахтаа би чинь 50-тай бас 106 кг болж төрөөд. Тэгэд энэ нэг бөөр их муутай байсан. Жоохондоо айгүй их спортлог байсан байхгүй. Тэрнээс болоод бас бөөр жоохон муутай юм байна лээ. Тэгэд маш их хордлого, хажуу хордлого болоод 106 кг болж төрөөд хүүгээ гаргасныхаа дараа за одоо ингэ нэг 90 хэдэн кг-тай байсан. За одоо ингэ сайхан турандаа гэд ингэ байж исэн чинь маш хүнд өвдөд. Өчигдөр бүр Монгол тохиолж байгаагүй тийм судасны хавдар гэдэг өвчин болоод хүүгээ гаргасны дараа. Тэгэд бүр хавдрын бүр хүн тагалгаанд ороод би чинь тэгэд хэвтэрт маш удаан байсан. Тэгээд тэгэхээр ч нөх хүн чинь жим маш их нэмээ шүү. Тийм хөдөлгөөн ингээд нам ингээд хоригдчихсан те. Тэгэд би ингээд хэвтэрт ингээд маш удаан. Тэгэд миний бие маань цаанаасаа нэг тэнхрээд нэг гайгүй болоод ирэхээр нь би за одоо л зориглээ залуу байгаа дээр одоо л нэг өөрийнхөө төлөө хичээе. Урлагийн төлөө зорилгын төлөө хичээе. Хүмүүст бас гоё сайхан харагдъя гэж бодоод жим рүү орсон чил. Эхний 14 хоног ингээд миний бүр ингээд би ингээд шархирдсан байл шүү дээ. Би шууд эхлээд 1 цаг спиннинг, 2 цаг фитнес. Спиннинг ч нэг дугуй үздэг шүү дээ. Амар хурдан гэдэг. Би тийм шууд өөртөө амар зорилго тавьсан байгаа зү. 1 цаг спиннинг жигээд 2 цаг фитнес хийдэг гэсэн шүү дээ. Тэгээд хоолны дэглэмийг бүр ингээд амар хатуу барьж байгаа. Тэгээд эхний 4 сард би 15 орчим килограмм барьсан. Тэгэд бусд нь
ингээд тэрнээс хойш би болохоор ингээд жоохон зугуухан явж байгаа 5 сард фитнест ороод тэгээд би 11 сард зүрх юуны зоогийн газрын клипэнд ороход би яг 24 кг болсон байсан. Тэгээд тэгсэн чинь би ингээд амар ором авч байгаа юм чинь бүр хүмүүс ч юм бүр намайг мөрөг таньж ядаад байгаа байхгүй. Хүндлээ өөрчлөгддөг байх нь шүү дээ чингээ асгаж. Тэгэл юуроос эрчимтэй дасгал хөдөлгөөн. Тэгэд би тэр хооронд юуроос халуун ногоо идэггүй. Яг тэр хүн онцлог зарим хүн халуун ногоо идэхлээр нэг жингээ хасах нь эрчимждэг гэсэн. Та одоо ингээд үзэж байгаа хүмүүс маань цусныхаа бүлгийг эхэлж мэдээд цусны бүлгийнхаа дагуу хооллоод үзээрэй. Тийм. Тэр амар чухал байдаг шүү. Цусны бүлэг тийм. Одоо жишээ нь 1-р бүлгийн цустай хүнд 2-р хоол хуурай хоол тохирдог. 2-р бүлгийн цустай хүнд одоо хослмол байж болно. 3-р бүлгийн цустай хүн бол одоо жишээ нь яг шөлтөө хоолоор турдаг гэд бүр шинжлэх ухааны бүр нотлогоотой тийм судалгаанууд байдаг байхгүй. Тэгээ би 1-р бүлгийн цустай. Тэгээд би цэвэр үхрээ махаал идсэн. Гэхдээ би тэгж амар хоолгасаа цээж махал би идэж үзээгүй. Дахианы чийж мах. Тий. Би угаасаа хоолны маш өндөр аппетиттэй. Тэгж чадахгүй. Тэгээд би нарийн ногоод ерөөсөө яг үхрээ махаал идсэн. Хөөхсөн цагтаа шүү. Оливын тосыг хэрглэж ийсэн. Гэхдээ би үхрээ уухта махаа иддэг байсан шүү. Тийм үү. Тэгээ орой одоо хэдэн цагаас хойш хассан би хоолоо? Хоол. Орой ер нь бол 7 гэхэд хоол зогсдог. Дэглэм бариад бүр ингэ шийдчихсэн ч гэсэн 7 хоногийн нэг өдрийг би хүснэ гэдэг байсан. Нэгээс 5 өдрийн хооронд за өглөө босоод овьяасаа идлээ. За зарим өглөө 2 өндөг, 1 овьяас, 2 өндөр, 1 овьяас гэдэг ингэж би ээлжлдэг байсан байхгүй. За өдрийн сайхан үхрийн махта хуурга идлээ. Тэрэнд нь юу ч байж болно, төмөсч байж болно шүү дээ. Тэ? Хуурга идлээ. Дараа өдөр нь би будаатай идлээ. За тэгэд өдөр нь үхрийн махта хуурга ингэ будаатай юм хуурга сайхан идчихэд 6 цагийн үед дан үхрийн махтай маха будаага болчихж байгаа байхгүй. Дан үхрийн маха идээд ингээд унтахаар чи хангалттай. Хүн өсөхгүй шүү дээ. Тэ? За тийм гутаа хагалсан өдөр нь би хуушурч иддэгсэн. За чи ингэж л идэж болохгүй шүү. Тэгж л идэж болохгүй шүү. Ийм л идэх юм бол чиний над 7 хоногийн чинь хүч хөдөлмөр ингээд будаа давхраа минь. Одоо ингээд чи хаагараа л байх юм байна. Эхний багш маань хийдсэн байхгүй. Тэгээд дараа нь би energy spinning fitness гэдэг фитнест ингээ орвоо. Тэгсэн чи би тэнд маш ингээ сайн багштай таараад. Тэгсэн чи тэр багш маань тэгдэг. Намайг ингээ багш хүн чинь намайг ингээ анзаарч байгаа байхгүй. Тэр үнэхээр сайн багш байсан. Тэгээд за чи бол үнэхээр идэх хэвтэттэй минь чи ингээ дийлэхгүй байна те өөрөө би дийлэхгүй байна гэдэг. Гэхдээ миний нэг давуу тал би амттай мэддэггүй. Би чихэр чихлаад тийм үү? Ерөөсөө иддэггүй дуртай биш байхгүй. Зөвхөн хоол. Тэгээд тэгсэн чи намайг ойлгосон уу яасан тэгээд надад ингээд гоё зүгээр үхрийн махаараа чи ингээд амьдраа те сайхан нэг өдөр чи уудаад байвал байцаатай шүл хийгээд ойчих байцаатай хуурга будаатай хуурга нарийн ногоотой хуурга үхрийн махын стейк энэ чи маш олон нэр төрөл байд юм байлаа ш зүгээр чансан үхрийн мах ч гэдэг юм уу за тийм гутаа чи хагалсан өдөр хүсснээ 7 нэг өдөр тийм бууз хоошороо захиалаад уух юмд банштай цагаа идсэн чи яах вэ намайг бүр тэгж өгч байгаа байхгүй а харин бүтэнсээ өдөр ногоон смутигээр бие цэвэрлээрээ одоо тэр нь болохоор ингэдэг байхгүй бууцай юуцай ногоон алим өгөрцөй киви эдрийг ингээд би ингээд миксердээд 2 литр усанд ингээд найруулад миксердээд өдөржин ингээд уучна тэг өөрөө мэдэхгүй юм өөрөө мэдэхгүй гэхдээ бас өлсөдгөө а тэгэл маргааш за өчигдөр сайхан идсэн юм чинь за одоо дахиад өнөөдөр сайхан дэглэмээ бариад те хөнгөн хоолоо гэдэг эдгээр идээд хөөрхөн дасгал хөдөлгөөний хийгээд хөлсөө гаргах чинь да ингээ явчих хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс яна би ингээ өчигдөр идсэн юм чи одоо ингээ таргалцсан байгаа даа ч гэдэм өөх чинь нэг өдөр урахгүй шүү дээ. Тэр гуриланд чинь бас хүний биед маш их хэрэгтэй пигментэд байдаг юм шүү дээ. Хүн бас гурил идэхээ бэлэр ус цайт юм чи эмчнэр хэлээд байгаа. Тийм. Ус ингээд бууралтчдаг юм билээ шүү дээ. Тэрэнд хүний нэг ус хумсны бодогч бодис чинь гуриланд байдаг юм шүү дээ. Манай тэр багш болохоор би бол бусад хүмүүс яадаг юм мэдгүй би бол будаа хасаагүй 7 3-аас 4 удаа тий а гэтээ энгийн будааг анх энгийн будаа ээж байгаа сүүл рүү нөөж жоохон мэрэгшээ тэрэн гутаа басмати будаа гээл тий одоо байгаа ш нэг гонор гоё флоу хийдэг будаанууд би тэрийг идчихсэн бид нар ээжүүдтэй шүү дээ тий тэр яадаг вэ гэхээр хүүхдээ гаргаад эрдэс бодисгүй бие чинь угаасаа өлсөн эрдэсээ нөхсөн тохиолдолд хүн юм мэдэхгүй байсан ч өлсөх мэдрэмж төрдөггүй юм байна маш зөөлнөр 7 хоногт нэг удаа өссөн юм айдээд босод үед нь сайхан судалж агаад хөнгөн тэгж хооллосоо л гэж хүсэж байна. Нэг би одоо Монгол хацраа яах юм бэ гэлтэй Монгол хацраа яах гэдэг. Тэгэхээр энэ дээр нөгөө ахаал комментууд ороод ирж байна. Тэгэхэд энэ хүн нөгөө урмыг ингээл байхгүй болгож байгаа нэг тийм сэтгэлээр унах үе байна уу? Байсан уу? Өөрийгөө талан харангуйта энэ хацар ингээд турихгүй байж штэ гэл би нүрээр ингээд шүвгэр болохгүй байна. Яаж чин гассан. Гэтэ
Гэтэл одоо угаасаа л миний шанааны яс юм өргөн, миний самсаа угаасаа юм өргөн тий. Тэгсэн чинь ингээл би ингээ хасахгүй байж тээ гэл хасаад ах чинь ингээд миний нүур одоо хацартай юм ингээ бондгор хацартайгаас болоод хүмүүс өө баг өлегтэй жин хассан бүтэн биеийг ингээ харахаас нааш гэдэг юм уу тий. Тэгсээр хагаад би ингээ сэтгцийн бүр юм травматай болсон байсан. Энийг мэдхээр ингээд одоо шууд одоо ингээ нуулгүй гэхэд ингээд орой ингээд би ажиллаар ингээ явж байгаад ингээ идчихэж байгаа байхгүй. Ороод нэг солонгос олны газар ороод ингээ сайхан хоолоо идчихэж байгаа. Тийм удаа би нэг идэхээр ингээ зогсож чаддгүй. Зогсож чадахгүй ингээ тэр тэмдэнээс ингээ гарахгүй хөлсөд байгаа байхгүй би ингээ идэх гээд. За тэгээд тэр хийж байгаа идчихэж байгаа. Эдснийхаа дараа бүр ингээ нөгөөт ингээ шингээж чадахгүй. Тэр нь болохоор миний сэтгэл зүйтэй холбоотой байгаадсан байхгүй. Яана би идчихлээ гэдэг сэтгэл зүгсэн. Тэгээд яг манай найз надад хэлсэн шүү дээ. Дана чи яг сэтгцийн өөрчлөлттэй болцсон байна. Чи яг жингийн юм травматай болчихчих. Чи таргална гэдэгс бүр ингээ ухтлээ айдаг болцсон юм шүү дээ. Тэгээд би тэгж хэлэхээр нэрээ ингээ бодсон чи манай нөхөр намайг нэг гомдоочих вэ гэд хэлэхгүй байгаа гэсэн байгаа байхгүй. Тэгсэн чи би нэрээ ингээ хоолыг зүгээр идэхгүй байсан гэсэн. Нэг дэглэмийн л биш бол энгийн хоолыг зүгээр идэж чадахгүй. Одоо ингээ таргалчлаа. Одоо би яах вэ? Бараг одоо ингээ яаж гаргах вэ? Хүмүүс тэгж яддаг шүү дээ. Нэг өдөр идэл ингээ бодоо олцсон гэж яриад байдаг шүү дээ. Тэр чинь яс юм дээрээ цээж мах ч юм уу маш огцом жин хаялт. Ямар нэгэн бүтээгдэхүүнээр жин хайсан тий. Ямар нэгэн тийм капсул, им бэлтгэл цай маш их зөвлөө шүү дээ. Тийм юмар жин хайсан хүн тэгдэм байх. Тэгсэн чи би болохоор өөрийгөө тийм гээ ойлгоцсон. За. Гэтэл тийм чанартай хайсан болчин чинь өөрөө хизээч нэг өдөр өөх урагдахгүй байсан. Ер нь мэдсэлд орж ич гэдэг юм уу? Нэг хүн ингэдэг нэг буруу юм руугаа ингэдэг нэг цаашаа тэмүүлээд довтох гэдэг юм уу? Шунаад байдаг гэж. Ийм зүйлүүд дээр яаж зогсолт хийх вэ? Тийм бодлоод орж ирэх юм уу ер нь? Миний хувьд бас орж ирдэг шүү тийм бодлоод. Ингээд турдаггүй юм бол тий нүүр дүр баг камер дүр малисэн л юм байх юм. Ингэж яхаар баг ингээд шанаагаа хосолчмаар юм а гэсэн коммент төрөл байдаг шүү. Тэгээд би тэр үед нэрээ тэгчдэг юм билүү гэл ингээд боддог шүү. Тэгээд ингээд ярилцсан, ханижилтайгаа ярилцсан, өөртөөгөө маш сайн ярилцсан. Гэтэл тэл би хэнийг баярлуулах гэж. Тэ? Би өөртөө л тухтай баймаар шүү. Тэгэд миний биеийн хэсгүүд ингээл харангуут би ерөөсөө өөрийнхөө тийм биеийн хэсгүүдийг голдоггүй. Нүур царайндаа би үнэхээр дуртай. Өөрийнхөө яг ихээс төрсэн биеиндээ би амар дуртай. Бүр нүдэндээ хайртай. Уур бол хацарнд одоо ингээд сүүлийн бүр ингээд бондгор хацарандаа ч би хүртэл хайртай. Ер нь хүн тэгж л амьдрах хэрэгтэй юм байна лээ. Одоо би өөрийнхөө 64 кг-д маш их сэтгэл хангалуун байгаа. Ядчил дэлгүүрт ороод те амар нэрээ кайфтай байсан байхгүй надад. Дэлгүүрт ороод хөөе танд энэ томд штэ гэтгсэн чи өө ямар гоё юм бэ гэж өмнө дэлгүүрт орсон оронгот танд энэ таарахгүй штэ гэдэг үсэн баг. Урлагийн хүн гэж яг ямар хүнийг хэлээд байгаа. Яагаад олонний танил гэдэг байгаа. Тэр хүн чи өөрөө олонний танил учраас тийм үстэй. Бид нар чи өөрсдөө урлагч нийгмийн тэргүүн салбар байдаг, соён гэгэрүүлэх салбар байдаг. Биднийг маш олон хүүхдүүд харж байгаа, залуучууд харж байгаа, ард түмэн харж байгаа, нийгэм стресстэй байгаа. Тэрийг бид нар цагааруулах хэвээр, соён гэгэрүүлэх хэвээр, гоё зүйл, гоо сайхан үзүүлэх ёстой. Тийм учраас би зөв үзэгч сонсогчтой хүндлээд өөрийнхөө урлаг соёлыг би хүндлээд турсан. Жингээ хассан. Тэгэд мөн өөрийгөө бас хүндэлсэн. Тайзан дээр гарахад тэг хүмүүстэй гоё өөрөө би ч гэсэн бас нүүр бардам гармаар шүү дээ. Гоё харагдмаар байна. Тэ ийм түүнээс яг энэ зүйлээс л би турсан. Түүнээс биш яг нөө танихгүй тэ аккаунт ингээл нэг солилцсон хүмүүс дураараа орж ирдэг шүү бүр. Тэ тэр болгоны таалагдах гэж биш. Тэрэн дээр тийм амар яг момент өгсөндөөч биш. Зүгээр л яг урлагийн хүн бид нар арт түмэндээс гоё харагдахыг хүссэн. Хамгийн гол нь би одоо дуулж байгаа уран бүтээлтэй дуртай хамгийн гоё хувцас өмсөд хүмүүстэй ингээд хамгийн гоёороо байхыг хүссэндээ ер нь ингэж их зорьсон баг. Чатар их хөгжилтэй юмнууд аюу их ирэх юм бөө. Тухайл бол тийм тухайл за тэгээд би чамайг өнөөдөр амьдар чинь харсан штэ л гэх юм. Гэ зөндөө бас хэлэх ярихгүй юмнууд бүр амар их гарна. Тэгээд хит хитэн хүмүүс байна штэ баг цаг тутам тийм цэцэг шиг дэлгэрч яваараа тэгэж сайхан өнгөлж яваараа өргөл жаргалтай яваараа өнөөдөр сайхан харагдчих гэдэг юм уу тийм коммент мессежүүд чатар бас аюу их ирдэг штэ. Тэгээд тэр болгоныг би тэгээд дан тийм хөнгөн хүлээгээл тийм хөгжилтэй хүлээгээд авчдаг. Тийм ер нь тэгж нэг хүнд тэгж гомдоод ч юм уу намайг ер нь муухай гэж хэлсэн ч би тэгж гомддог хүн биш. ертөнцийн 3 сонинг хэлээч гэвэл сонинг тий. Яг энэ цаг үеийг нийлүүлчих болно шүү дээ. Заавал яг тэр юм биш. Сонин. Надад хамгийн тийм сонин юм хүүхэд төрүүл.
амар сонин хүүхдтэй болохоор яаж бүр тийм сонин хөөрхөн харагдсан болоо те тэрийг би ерөөсөө гайхаад олдгоо шүү дээ. Одоо ингээ хүүгээ харахаар л бүр ингээ хил ам бүргээ хамаа ивэ алдчихдээ шүү дээ. Тэр нь миний хувьд их сонин. Хоёрдугаарт ертөнцид дуу хөгжим байгаа их сонин. Ингээ төсөөлөх надад их сонин. Одоо тийм нэг л кинонд ингээл хоёр хүн амар гоё хайрын гоё романсын үе явж илаа те. Тэр ард нь ингээ хөгжим байхгүй гэдэг хамаатаа. Надад тэр их сонин. Санагддаг. Одоо зөвхөн нөгөө сөрөг талаас сонин хэлж болох уу? Одоо энэ нэг цахим орчинд ч гэдэг юм уу? Нөгөө 3 дахь сонингийн нэг юм хүмүүсийн хандлагаас ч гэдэг юм уу? Нэг тэр нэг сонин байдаг гэд. Бүр тэр өнцгөөс харах юм бол бүр сонин бүр зөндөө шүү. Тэ? Одоо нэг сонин. Надад хамгийн их сонин нь хүнд яагаад тийм өөрийнхөө бодлыг тулгаад байдаг нь амар сонин. Өөрийнх нь цахим хоцсон шүү дээ тий. Тэрэндээ ингээ нийтлсэн зүйлийн төлөө тэр зүйл өөрт нь таалагдаагүй төлөө яагаад тэр хүнийг ингээд доош нь хийгээд байт юм бол надад таалагдахгүй байсан гэсэн чинь эмэл хүн юм байлгүй гэдэг ингээд би уг нь ингээд бодоод өнгөрөөчдөг байхгүй. Тэгтэл ингээд доотлын ингээд харангууд ингээд бүр хүмүүс ингээд тулгаад байдаг. Заавал өөрт нь таалагдах хэрэгтэй юм шиг. Тэр их сонин. За ингээд давхар барийнхаа зорилго мөрөөдлийг сонсъё. Бүр ингээд 6 настайгаас 20 гаруй жил яг энэ зүйлийн төлөө явсан тий. Урлаг соёлынхаа одоо энэ урлагийнхаа амьдралыг би маш гоё үнд сэнтэйгээр бас өнгөрүүлмээр байна. Бас хамгийн гол нь чанартайгаар маш чанартай уран бүтээлүүдийг хиймээр байна. Тэгэд мөн хамгийн ойрын зорилго би даасан уран бүтээлийнхаа бас тоглолтыг энэ онд мэдхгүй байна. Гэтэ би маш их ойрхон байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд ер нь бол үлдсэн амьдралдаа гоё тийм нэр цэвэр мөр бүтэн тийм эргээд ингээд харахад тийм ингэч байж дээ тэгсэнч байж дээ гэсэн харамсал үлдээхгүйгээр маш гоё адал явдалтай яг өөрийнхөө хүснээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөө амар гоё өнгөрүүлэх тийм л зорилготой. Уран бүтээлч хүнээсээ бас хүсгүй болохгүй хаа. Нэг өөр яг тийм дуу гэж би бас тулгамааргүй. Тэгээд одоо яг манай подкастын үзэгчдэд нэг бадаг сайхан дууныхаа айлч дуунаасаа байж болно. Ая дуу өргөж өгч болох уу гэж хүсье. За тэгээ энэ хүү сайхан подкастыг бас үзэж байгаа нийт хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд сүүлийн үед бас хүмүүс маань их сонирхоод байгаа. Тэгээд харийн нутаг дуунаасаа нэг бадгийг аялья. Элстэй толход минь зүлэгтэй тэл байна. Ичимэн тараа харагдаад байна. Эвэрсэн алган бодогдоод л байна. Ингрийн үнээр санагдаад байна. Харин нутаг давчидаад байна. Харсан зүгтээ гимэр байна. Хатуу тарасч тулмаар л байна. Хашгирч уйлмаар дуулмаар байна. За тэгээд жоохон орчин дотор жоохон солхон дуусаж ивгүй байна. За баярлалаа. Урлагийн Янжин том бурхан танай гэр бүлийг мөн таныг одоо үргэлж ивэж байх болтугай 2025 он нь одоо уран бүтээлээр үргэлж цалгиж байхыг ерөөй манай урлагийг хүлээж авч бидэнтэй сайхан чөлөөтэй ярилцсанд маш их баярлалаа. За танай хамт олон ч гэсэн баярлалаа.